За сайн байцгаана уу? Та бүхэнд агуулгын системийн бүртгэлийн хэрхэн хийх вэ гэдэг талаар мэдээлэл өгч байна. За агуулгын систем нь ерөнхийдөө бүртгэл, мастер дата, тайлан гэсэн эдгээр зүйлсээс бол бүрдэж байгаа. За агуулгын бүртгэлийг мастер дата гэсэн энэ цонхноос бол ерөнхийд нь хийнэ. За бид нар эхлээд агуулгаа бүртгээд, нэрваа бүртгээд, ажилтнаа бүртгээд, за тэрний дараа бараа материалаа бүртгэж эхэлнэ. За барааны бүртгэлийг бид нар нэг болон масаар нь хийх боломжтой. За тэгэхээр хэдүүлээ эхнээс нь агуулгаа бүртгээд эхэлцгээе. За агуулга нэмэх гэж байгаа. Та агуулгынхаа нэрийг оруулаад, за тест агуулга. За өөрийн дурын кодоо оруулаад, аль болох өөрсөндөө ойлгомжтой кодоо оруулчихна. За тэгээд агуулга дээр тайлбар нэмэх шаардлагатай бол тайлбараа бичээд өөр аль нэг агуулгын харьяа агуулга байх юм бол тухайн агуулгаа сонгоод одоо аль агуулгын харьяа юм бэ гэдгийг энд нь сонгож өгнө гэсэн үг. За ингээ хадгалсны дараа агуулгын тохиргоо хийнэ. За агуулгад нэрв ашиглах уу, байршил ашиглах уу гэх мэтлэн тохироондог хийн. За ер нь манай агуулга маань зайлшгүй нэрвтэй байх ёстой. Тэгээд тухайн нэрв дээр данс тохируулснаар санхүүтэй уялдаж ажилдаг. За тэгэхээр энэ агуулгах нэрв ашиглана гэдэг энэ тохиргоо маань хэрвээ энэ нэрв ашиглахыг чеклчих юм бол орлого зарлага авахдаа бид нэр заавалчгүй нэрв талбар дээр тухайн орлогыг авах нэрвийг дандаа сонгож өгдөг гэсэн үг. Үгүй гэх юм бол энийг чеклэхгүй орхиж болно гэсэн үг. За ингээд агуулгын тохироог хийсний дараа хэдүүлээ. Одоо агуулгын кодыг хуулж аваад нэрв дээр очиод нэрв нэмнэ. За заавалчгүй агуулга маань нэрвтэй байх учраас ямар нэгэн байдлаар нэрв нэмэх шаардлагатай. За мөн өөрсдийн дурын кодоо оруулан дараа нь энэ кодороо хайж авах учраас аль болох ойлгомжтой код оруулаарай. За тэгээд агуулгын нэрвийн төрлөө сонгосны дараа аль агуулгыг хариуцсан нэрв юм бэ гэдгийг сонгоод өгнө гэсэн. За тэгэхээр тестийн агуулгыг хариуцсан нэрв гэж сонгоод за мөн ажилтнтайгаа бас холбоод өгч болно гэсэн. Ажилтнаа бүртгэгдсэн байх юм бол ажилтны талбар дээр дараад энэ аль ажилтнтай холбогдох юм бэ гэдгийг сонгоод өгчнө гэсэн. За ингээ хадгална. За үүний дараа бид нар агуулгын нэрвт данс тохируулж өгнө. За ингэхдээ данс хэсэгт нь болохоор бараа материалын данс буюу ийм кодтой дансыг өртгийн данс хэсэгт нь болохоор борлуулсан бараа бүтээгдэхүүний өртөг гэсэн ийм кодтой дансуудыг тусас байршуулж өгнө. За ингэснээр манай агуулга дээр хийгдэж байгаа хөдөлгөөнүүд маань одоо санхүүгийн бичлэгтэй холбогдож байна гэсэн. За ингээ амжилттай хадгалсны дараа хэдүүлээ тухайн одоо ажилтан дээр агуулга дээр бараа бүртгэнэ гэсэн. За энд бол оруулсан ийм датанууд байна. За бараагаа бүртгэхдээ нэг нэгээр эсвэл масаар бүртгэж болно. За нэгээр нэмж байгаа үед бол нэмэх гэж дараад бараа материалынхаа цонхонд харагдаж байгаа талбарууд дээр бараа материалынхаа мэдээллийг бол оруулна гэсэн үг. За жишээлбэл тест бараа 10 бичиж. За код нь системээс ингэж үүсгэж өгч байгаа эсвэл өөрсөнд хялбархан янз бүрийн одоо юм код оруулчих болно гэсэн. За хэмжих нэгж нь ширхэг бол ширхэг гэж оруулаад за тэгээд зураг хэрвээ байгаа бол бүтээгдэхүүний зургийг оруулахаар бол зургийн анжнаас оруулчихна. За энэ зургийг оруулчих тий. За тэгээд бүлэг заавалчгүй барааны бүлгийг оруулах шаардлагатай. За энэ бараа материалынхаа бүлгийг оруулаад за дараа төрлийг бас холбож өгч болно. За гэдэг ч юм уу. За тэгээ нүүдтэй бол нүүдтэй эсхийг энд чеклээд өгчин. За бараа бүтээгдэхүүний үйлчлэгийн нэгдсэн ангилал буюу энэ татварын нэгдсэн ангиллуудыг бол энд оруулж өгсөн байна. За ингээд бүлэг төрлөө оруулаад өгнө гэсэн. За энэ урд нь байгаа улаан од болохоор заавал оруулах ёстой талбар шүү гэдгийг бол харуулж байгаамаа. За одоо ингээд энэ чинээс магадгүй одоо өөрт тухайн бараа материалын улсын одоо баримтад бүртгүүлдэг энэ төрлийг бол сонгоод
ингээд хадгалах боломжтой. За тохиргоо хэсэг рүү дараа нь орчин. За энэ бараа материал дээр тохиргоо хийж өгнө гэсэн үг. Хэрвээ та бараа материалаа дуусах хугацаа хөтлөнө гэх юм бол энэ дуусах хугацааг идэвхжүүлж болно. Тэгэх юм бол орлого авах болгондоо дуусах хугацаа гэдэг талбар нэмэгдээд тэнд зайлшгүй одоо дуусах хугацааны мэдээллийг оруулна гэж одоо тохиргоо хийж болно гэсэн. За үндсэн барааны тохиргоо буюу энэ маань хэрвээ тухайн барааны хэмжих нэгж нь одоо ширхэг килограмм гэх мэтлэн одоо хэмжүүрээр хэмжигддэггүй магадгүй шингэн зүйл байх юм бол энэ хэмжүүрийг чеклээд өөр одоо шингэн зүйлийн хэмжүүрт бол оруулах боломжтой гэсэн үг. За дараагийнх нь нөөцийн тохиргоо буюу энд бол хадгалах хугацааны мэдээллийг оруулчихнаа. За тэгээд блокийн хэмжих нэгжийг оруулж болно гэсэн үг. За блок гэдэг нь болохоор хайрцагаар нь ярьж байгаа. Хайрцагны хэмжих нэгж ч юм уу. Эсвэл тухайн одоо нэг хайрцагт 10 ширхтээ мөртлөө бүр том хайрцаг нь бас ирдэг гэж болно те. Хэмжлэн блокийн хэмжээнүүдийг бол энд оруулаад баркод нь бас оруулаад өгөх боломжтой. За мөн хайрцагны хэмжих нэгжийг оруулж өгч болно. За жишээлбэл хайрцагаар нь гээд дотроо хайрцагт 24 ширхтээ. За тэгээ хайрцаг бас тусдаа өөр нэг баркодтой байдаг бол тухайн баркодыг хийгээд хадгалчих болно гэсэн үг. За хайрцагны тоо хэмжээг оруулснаар бид нэр орлого зарлага авахдаа хайрцагаар нь орлого авах боломжтой. Хайрцагаар орлого авах тохиолдолд тоо ширхэг нь бас хөрвүүлээд өгнө гэсэн үг. За баркод тохиргоо хэсгээр баркодоо оруулаад өгнө. За ингээ хадгалах товчийг дарсны дараа тухайн бараа материал маань барааны бүртгэл хэсэг дээр бол ороод ирэх юм аа. За тест бараа гэдэг ийм зурагтай ийм бүтээгдэхүүн бүртгэсэн байна гэд харагдаж байна тий. За одоо хэдүүлээ импортоор одоо бараагаа оруулж үзцгээе. За тэхийн тулд хэрвээ та хэд одоо энэ бэлэн Excel файл байгаа бол тухайн файл дээрээ одоо бараа материалын мэдээллийг шивж оруулаад ингэхдээ бид нэр барааны кодыг заашгүй гараасаа оруулах ёстой. Энэ барааны код маань цаашлаад тухайн барааг апдейт хийхэд шаардлагатай учраас аль болох ойлгомжтой кодоо оруулнаа. За мөн барааны кодоор мөн барааны код маань бас давхцаж болохгүй. Тэгэхээр сайн анхаарад нэг удаагийн ийм кодыг бол оруулнаа гэсэн үг шүү. За ингээд энэ миний бэлтгэсэн ийм барааны мэдээлэл байна. За би энэ дээр оруулсан байж магадгүй ч өөр код оруулчихъя. За ингээд кодоо оруулчихэд хэмжих нэгж бол хэмжих нэгжээ оруулна. За тэгээ бүлэг төрлөө оруулаад за ингээд бусад худалдаа авах хүн зэрэгэдэг бол оруулаад өгч болно гэсэн үг. За хэдүүлээ ингээд оруулж үзцгээе. За би бүлгийн болохоор системд байгаа бүлгийн кодыг аваадахыг. За ер нь кодоо дандаа оруулжвал арай хялбар. За жишээлбэл энэ тест гэдэг бараа маань 16 гэдэг бүлгийн бараа, нөгөөх нь 14 гэдэг бүлгийн бараа жишээлбэл болгочихъя. За төрөл хэсэг дээр нь болохоор хэдүүлээ за тик 6 буюу cleansing point тик 6 за За энэ бараагаа энэ мэдээлэлээ хадгалчихъя тий. За дараа нь бараа бүртгэл рүүгээ ороод импорт гэдэг товчон дээр дараад саяын импорт хийх файлаа ол сонгоод оруулаад өгнө. За импорт хийх гэж дарсны дараа тухайн бараан дээрээ дараад за барааныхаа мэдээллийг холбож өгөх юм байна. За жишээлбэл энэ тест 500 гэдэг маань барааны нэр. Энэ барааны код. За энэ хэмжих нэгжийн код учир хэмжих нэгжийн код гэж үчнэ. Энэ маань бас бүлгийн код. Энэ маань төрлийн код. За баркод. За борлуулах бараа хэсэг гэдэг хэрэг тийм бол нэг гэсэн тоог оруулчин. За нөөдний төрлөө оруулна. Нөөдтэй мөн нөөд хүмүүдгээ оруулаад за тэгээд худалдах үнэ бас энд оруулсан байна. За мөн энэ дагаа талбаруудыг бол оруулчих болно гэсэн. За тэгээд шалгах апдейт гингүүд шин гэдэг төрөлтэй буюу ийм дугаартай, ийм кодтой бараа байхгүй учраас энэ маш шинээр бүртгэгдэж байна гэж харуулж байна. За хэрвээ засагдах дээр магадгүй 2 гэх юм бол
та хуучин бүртгэлтэй байгаа барааны мэдээллийг засах гэж байна гэж засагдах гэдэг дээр 2 гэсэн одоо тоо харагдах боломжтой. За ингээд commit хийсний дараа бол бараа материал маань автагдана гэсэн үг. За ингээд refresh хийж үзье. За саяын 2 бараа маань орсон байна те. Тест 500, тест бараа 2 гээд за ийм баркодтай, ийм төрлийн, ийм бүлгийн за худалдах үнэ нь 12,300, 1,200 төгрөгийн. За тэгээ борлуулах барааны чектэй ийм бараа ороод иржээ. За борлуулах барааны чекийг заавалчгүй оруулснаар дэлгүүрийн пост дээр бараа маань борлуулагдах боломжтой гэсэн үг шүү. За ингээд үлээ бараагаа болохоор масаар нь бүртгэгчлээ те. За цаашлаад бүлэг төрлөө ч гэсэн энэхүү зарчмаар нэмэх гэж аваад өөрсдийн дуурын боломжт дараа нь одоо хэрэглэхэд хялбархан код оруулаад бүлэг төрлөө бол нэмчих боломжтой гэсэн үг. За дараа нь бид нар нийлүүлэгч гэдэг хэсгээс өөрсдийн одоо бараа материалаа худалдаж авдаг нийлүүлэгчдийг бүртгэж өгч болно. За мөн адилхан нэмэх гэдэг товчийг дараад нийлүүлэгчийн нэр, код, зураг, за байгууллага юм уу, хувь хүн юм уу гэдгийг сонгоод за мөн шаардлагатай доорх мэдээллүүдийг бол оруулж болно. Ямар ч тач нийлүүлэгчийг бүртгэхэд нэр болон код бол зайлшгүй байх шаардлагатай талбар шүү. За тест нийлүүлэгч гээд за кодын бичээ. За гэх мэтлэн бусад талбаруудаа бол сонгоод нэмээд өгчих боломжтой гэсэн. За дарааных нь гэрээний жагсаалт гэж байгаа. За гэрээний жагсаалт маань болохоор тухайн нийлүүлэгчээ сонгоод энэ нийлүүлэгчийн хүрээнд би яг ямар бараа худалдаж авах вэ гэдгийг сонгоод өгнө гэсэн үг. Ингэснээр орлого зарлага хийхэд орлого авах үедээ тухайс нь нийлүүлэгчийг сонгоход тухайн нийлүүлэгчийн гэрээндээ заасан одоо бараа материалуудыг орлого авах жагсаалт гарч ирнэ гэсэн үг. Нийлүүлэгчийн гэрээнд заасан буюу одоо жишээлбэл та А, Б гэх 2 барааг л зөвхөн энэ гэрээний дагуу тухайс нь нийлүүлэгчээс авна гэдэг одоо бүртгэл хийсэн бол орлого авах үедээ тухайсан А, Б 2 бараа тухайс нь нийлүүлэгчийг сонгоход гарч ирнэ гэсэн үг. Тэрнээс бусад бараан дээр орлого авах боломжгүй болно гэсэн үг. За тэгээ гэрээний нэр гэрээлэгч буюу гэрээний одоо саяын үсгсэн харилцагчаа ч юм уу тий. За энэ харилцагчийг сонгоч. За тэгээд гэрээгээ бол бүртгэгчнэ гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор бид нэр бүртгэл буюу орлого зарлага хэрхэн хийх. За тэгээд санхүүгийн системтэйг хэрхэн уялдах вэ гэдэг талаар бичлэгийг үзэж болно. За баярлалаа баяртай.